За эрчим хүчний реформ хийхийн тулд хамтарсан засгийн газар байгуулагдсан шүү дээ. Тодорхой зорилтууд тавьсан реформыг эрчимжүүлнэ гэдэг. Засгийн газар байгуулагдаад одоо нэг 9 сар орчим хугацаанд явж байна. Энэ хооронд юу хийвэ, ямар хугацаа хийсэн гэдэг асуулт гарах зөөснө хэрэг. За эхний ээлжинд ямар тав хүн мэдж байгаа. 2028-аас 24-28 оны засгийн газрын үйл ажиллагааны мөрөн хөтөлбөрөөр боловсруулад юугаа хийж чадах юм, юугаа хийхгүй гэдгээ их хурлаар батлуулж авсан. Хоёрдугаарт 2024 оны төгсгөлөөр 11 сарын 15-наас бас эрчим хүчний үн тарифыг өртөгтөн ордуулах арга хэмжээг авч хэрэгжүүлж эхэлсэн. Мэдээж үн тариф одоо буураагүй нэмэгдсэн учраас хэрэглэгчдийн дунд тодорхой хэмжээний бухимдал байгааг үгүйсэхгүй. Гэхдээ бид нэр одоо сонгуульд туссан ард түмний хоосон амлалтаар цатгаад яваад баймааргүй байна. Бодит хүндрэл, бодит юу хийж чадах юм, юу хийж чадахгүй гэдгийг эрс шулуухан ард түмний бодит байдлыг хэлэхгүй болвол хүлээлт хэтэрхий өндөр. Гүйцэтгэл тэрнээс бага болохоор дандаа эрх баригч нар дандаа буруу ярьдаг, ард түмнийг хуурдаг гэдэг ийм шүүмжил тасрахгүй байгаа учраас би бол хувь хүний хувьд ийм байр суурьтай байдаггүй. Бодит байдлаа ярив. Нуугаад яах вэ? Яаж хийх юм, ямар хугацаа орох юм, ямар хөтөн чармаалт гарах юм гэдэг энэ зүйл дээр бол элен долонгой яриа гэдэг ийм байр суурьтай байгаа юм. Тэгэхээр шийдвэрээр одоо нөгөө эрчим хүчний зам дуглааны нэмэгдүүлэхийн шийдвэрийг хойшлуулсан. За ийм шийдвэр гарсан нь яагаад ийм шийдвэр гарсан юм гэхээр 11 сарын 15-ны өдөр эрчим хүчний зохицуулахаараа шийдвэр гаргасан. Тухайлбал захиргааны эрчим хүчний үнэгч нэмэгдүүлсэн, Улаанбаатар хотын тухайд дулааны эрчим хүчний үнэгч нэмэгдүүлээд 5 сарын 16-наас эхэлж мөрдөж эхлэх байсан. За энэ бол ийм дунджаар 85%. Гэхдээ иргэдийн одоо ахуйн хэрэглээ бол метр квадратын одоо төдмийн төлбөрийг бол 100%. Аж ахуйн нэгжийнхийг бол 70 дунджаар 85%-аар нэмэгдүүлэхээр ийм шийдвэр гаргацсан байсан. Гэтэл харамсалтай нь бас энэ эрчим хүчний үнийн нөлөөлөлт тодорхой хэмжээнд нэг орчим хувийн нөлөөлөл үзүүлсэн байх. Инфляцийн одоо зорилт түвшин маань давж гараад 2 оронтой доороо орчих гээд байгаа учраас ерөнхийдөө хувьд болон бусад сайд нарын маань одоо хүсэлт юугаар энэ эрчим хүчний дулааны үнийн нэмэлтийг хойшлуулах шийдвэр гарч чадах. Дулааны салбарыг нь одоо ямар За ер нь одоо би товчхондоо ярих юм бол их урт яриа болох байх. Зүгээр энгийнээр за ямар ч байсан нь 2025 оныг дуустал хойшлуулахаас ондоо харахгүй нөхцөл байдал үүсчихэд байна. Зүгээр энгийнээр хэлэх юм бол 10 төгрөгөөр үйлдвэрлэчихэд бид нэр 4 төгрөгөөр борлуулад байгаа байхгүй юу? Үйлдвэрлэсэн өртгөөсөө 2.5 дахин бага буюу 60 орчим хувиар кимдүнээр борлуулад олон жил явчихсан шалтгаалаад үжиг хүндрэлүүд гарч чадах. Дулааны асуудалтай холбоотойгоор асуучих. Нөгөө цэцэрлэг түрээлэнгийн 6.5 га газарт баригдахаар төлөвлөгдөж байгаа хийн дулааны станцын асуудал нөгөө одоо байгаль орчны үнэлгээнд гарсан юм болоо нийслэлийн иргэдийн урдлаас бол буцаацсан байгаа шүү дээ. За ийм асуудлууд гарсан юм. Ямар учиртай юм гэхээр сүүлийн жилүүдэд манай дулааны чадал бол суурилсан хөтөн чадлаасаа бараг 50% хэтэрд явцсан байгаа байхгүй юу. Тэгэхээр Улаанбаатар хотод энэ зайсан орчмынх нь Хавал дүүргийн 15, 17, 18 дугаар хороодууд, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо. Гихмэд энэ хорооллууд хэд ачааллууд үүссэн байгаа учраас шугам том ачааллууд өндөрсөн учраас энэ өвлийн одоо хүндрэлтэй үед бол хөлдөлт үүсэхгүй тулд нөөц хийн одоо станц барья гэдэг ийм шийдвэрийг гаргаад 2024 оны улсын төсөвд суугаад тендерэн зарлагдаад гүйцэтгэж тодорцсон байна. Харамсалтай нь сүүлийн үед энэ газар маань асуудал шийдэгдэхгүй байгаа учраас нийслэлийн иргэдийн уралд бид нар хүсэлт хүргэлсэн. Таны ярьж байгаа энэ дүүрэг хороодод танаа компани барилгууд дүүрэн байгаа шүү дээ. Ер нь дийлэнх танаа. Энд ч миний хамааралтай компаниуд ч би бусад компаниудын орчин барилгууд ч би энэ сүүлийн 30 жилийн дотор л үүссэн үйл явдал байна. Одоо яг өнөөдрийн байдлаар бид нар сүүлийн 2023, 2024 онуудад хөсөл төрсэн техникийн нөхцөлийн одоо хүлээлтээр бол Улаанбаатар хотод магадгүй мегаваттаар нэг дунджаар 400 мегаваттаас дээш гарцсан юм көсөлтөд ирсэн шийдвэрлэж чадахгүй байгаа нь үнэн. Гэхдээ энийг бол бид нар зүгээр суугаад байхгүй. Одоо энэ жилээс эхлээд бид нар амгалан дулааны станцыг чадвал нэг 400 мегаваттаар өргөдгий. Ингэсэн тохиолдолд бол энэ хотын төвийн хэрэглээ, ихтэл хүртэл хэрэглээг бол зүүн талаасаа тижээчих юм бол дээд 3 тест 4 дээр энэ хэмжээнээс илүү хэмжээний их өсвөр гайг болж эхэлнэ. Тэгэхээр энэ төслөө эхлүүлчихэд техникийн нөхцөлүүдийг шаттайгаар олгож эхлэх ийм шийдвэр гаргах болох гэсэн юм байр суурь байна.